За сайн байна уу? Apply сургууль зөвшлийн төгс зэрэглэн төлөвлөж би ээжүүгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор бодлого байна вэ гэсэн чинь за 2021 оны эхний шалгалт тийм үү? Метийн курс 1-ийн бодлого 2-ын 2 гинэ. За Kansu гэдэг нь болохоор яг нэг функц тийм үү? Монголоор функц ажиллаж байгаа тийм. F of x гэсэн функц нь x квадратын a гэсэн нь b баг. F 3 нь болохоор 1 гард юм байна. F хасны нь болохоор энэс энэний хооронд байт юм байна гэсэн хоёр нөхцөл өгчээ. Тэнгүүтээ f of x-ийн хамгийн бага утгыг m гэж тэмдэглэж юм бол m-ийг a-гаар илэрхийлье. Дараа нь m-ийн хамгийн их болон хамгийн бага утгыг олъё. m болохоор угаасаа хамгийн бага утга байгаа. Гэхдээ a-гаас хамаарат янз бүр өөрчлөгдөх юм болоо да. Тэрийг нь юм шиг юм те. За ингэж чинь эхний хэсгээс тийм үү? Эхний хэсэг маань болохоор f 3 тэнцүү 1 байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бичээд үзэх юм бол f of x гэсэн функц байгаа. Тэр функц маань болохоор өөрөө x квадрат нэмэх нь a гэсэн нэмэх нь b гэсэн функц нэ. Тэнгүүд эхний нөхцөл гэдэг нь болохоор f3 маань 1 гарын шүү гэсэн нөхцөл байгаа. Тэгэхээр f3 гэдэг чинь яг x-ийн хооронд зүгээр 3-ыг тавьчихна тийм үү? Тэгэхээр энэ дээр 3-ын квадрат нэмэх нь a өчтөн 3 нэмэх нь b. Тэгэхээр 3 3-ын 9 боллоо. 9 дээр нэмэх нь 3a нэмэх нь b гэсэн юм байна. Энэ тэнцүү 1 байх хэвээр. Энийг хэрвээ янзлаад ингэж шүү 3a дээр нэмэх нь b гэж биччихэ. Энэ чинь 9-га 1-га энэ нэмэх нэг чинь нөгөө тийш гарч гэрээ хасныг болох юм чинь 9-с 1-ийг саад нэмэх нь 8-тай. Тэнцүү тэгтэй гэсэн үг. За ингээд бичээд үсчих юм болохоор эхний нөхцлөөс яах юм 3a дээр нэмэх нь b нэмэх нь 8 тэнцүүтийг болно гэхээр n маань 3 o маань 8 юм байна. За f of x-ийг a-гаар илэрхийлье гинэ. Тэгэхээр юу юм b-гээс салах хэрэгтэй юу те. Тэр болохоор энэ дэр ийм байгаа юм чи эндээсээ b-гээ үлдээгээд нөгөө хоёрыг нөгөө тийш гаргаж чаддаг. Нэмэх 3a байсан. Тэнцвийн нэмэх нөлөөлөл гарлаа хасах 3a боллоо. Нэмэх 8 байсан нөгөө тийш гарлаа хасах 8 боллоо. Тэгэхээр b тэнцүү болохоор a-гаар илэрхийлээд ийм болчлоо. f of x маань болохоор өгдөгөл x квадрат нэмэх нь a гэсэн. Нэмэх нь b байх юм болохоор b-ийн орны энэ дээр хэмээгээ хасах 3a хасах 8 гэдэг тавьчих. Тэгэхээр тэнцүү f of x маань болохоор x квадрат нэмэх нь ax хасдаг нь 3a хасдаг нь 8 болох юм тийм үү? Тэгэхээр энэ асуулт маань болохоор f of x квадрат нэмэх нь ax хасдаг нь 3a хасдаг нь 8 гэрээ p бол 3 q бол 8 энэ хасгууд нь урд нь бичигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зөв шууд 3 8-аараа Таро сареро yotte joki ni yori ava. Тэгээд хоёр дахь нөхцлөөс a нь бол энэс ийм ханд болно гэж байна. Хоёр дахь нөхцлөд чинь юу вэ? F хасныг маань 13-аас 25-ын хоорондоо гэсэн нөхцөл байгаа. 13-аас их буюу тэнцүү F хасныг бага буюу тэнцүү 25. За бид нар болохоор F x-ийг одоо ингэж бичсэн байгаа шүү дээ. X квадрат нэмэх нь ax хасдаг нь 3a хасдаг нь 8 гэж бичсэн байгаа. Тэгмүүдээ F хасныг гинэ. Тэгэхээр x-ийн хооронд хасна гэдэг юм тийм үү? Хасныг давхар хасны квадрат болж байна. Нэмэх нь a гэд хасах нэгтэй. Хасдаг нь 3a хасдаг нь 8. Хасны квадрат чинь хасаа нэмэх болоод 1 болчихно. Энд дээр болохоор хасныг агаар учраас хасхаа боллоо. Хасдаг нь 3a байна, хасдаг нь 8 байна. Тэгэхээр энэ нэгээс энэ 8-ыг хасч идэггүй. Тэр хасах долоо. Тэгснэ хасхаа хасах 3a юм чинь нийтээ хасах 4a болчихно тийм. F хасны маань болохоор за нэг юм болчих жоо. Тэгсэн чинь энэ маань болохоор 13-аас их 25-аас бага гэж байгаа. Тэгэхээр 13-аас их гэдгийг хэлээд авчаа. Ийм юм байна. Энийг нөгөө тийш нь гаргалаа. Тэнгүүд хас 4a чинь нөгөө тийш гараад нэмэх 4a боллоо. Бага буюу тэнцүү хасах долоо. Энэ 13 чинь нэмэх байсан нөгөө тийш гарлаа хасах 13 боллоо. Тэнцүү хасах 20 болчих тийм үү. Тэгэхээр 4a бол ерөөсөө хасах 20-оос бага юм байна. Тэнцвэр шигаанчлыг зүгээр дөрөвтөө байгаа гэж болно. Зүгээр дөрөвт хувааж өгөхөд бол ямар ч асуудал байхгүй. Хасах дөрөвт энд хувааж өгөх юм болохоор тэмдэг өөрчлөлт төстэй энэ гэдэг асуудал гарна. Энд дээр болохоор зүгээр дөрөвт хувааж өгч юм бол а бага буюу тэнцүү хасах 20-ийг дөрөвт хуваачаа хасах 5. За а хасах 5-аас бага юм байна. Нөгөөд нь болохоор 25-аас бага гэсэн юм ач тийм. Тэгэхээр юу юм? Энийг 25-аас бага гэж юм бол дахиад хас 4a нөгөө тийш гарахаар нэмэх 4a боллоо. Тэмдэгний ишгийг харсан юм ярээ 25 нөгөө тийш гарахаар хас 7 хасах 25 гэхээр нийтээ хасах 32 болчихно. Дахиад хүртлэгийн дөрөв дугаарч юм бол хас 8-аас их үү? Тэгвэл яхаа хас 8-аас хас 5-ын хооронд байна гэсэн хариу гарах гээд байна. Энд дээр ирээд харахаараа а маань хас 8-аас яач юу? Энд дээр болохоор а маань тэгвэл хасах 8-аас хасах 5-ын хоорондоо гэсэн юм чинь r маань зөвхөн 8-ийн доо тий. S болохоор зүгээр 5-ын толлоо. За нэг ийм юмтай болчлоо. Тэгснээ дараа нь юу байсан юм бол гэж үзсэн чинь за энэ дээр нөгөө талаас тийм үү
m-ийг нь a-гаар илэрхийлэх юм бол ийм болно гэж байна. Тэгээд a-нд тест-ийн оронд болохоор тийм гэсэн үнэлгээнд ихэндээ. За m гэдэг маань болохоор f of x-ийн маань хамгийн бага утга гэдэг өгсөн байгаа. m гэдэг маань болохоор юу юм бэ гэхээр хамгийн бага утга тийм минимум f of x-ийн маань тийм үү. Тэгвэл f of x маань болохоор өөрөө ийм квадрат хэвчлэгдсэн байна шүү дээ. x квадрат нэмэх нь ax нэмэх нь b гэсэн. Тэрнийх нь оронд болохоор хасна 3 хасна 8 гэвчихсэн байгаа л тийм. Тэгэхээр энэ дэр юу вэ? X квадратын уртлах гишүүнийг хардсан шүү дээ. Энэ хэрвээ эерэг тоо байх юм бол дээш гарсан бараг бол сөрөг тоох юм бол доош гарсан бараг бол гэж. Энэ дэр гэсэн чинь зүгээр x квадрат гэж тавьсан байна гэдэг чинь энд бол урталт нь нэгийн тоо байгаа гэсэн үг шүү дээ. Эерэг тоо байгаа дээш гарсан бараг бол байгаа. Энд хамгийн доод утга дээрээ энэ дэр минимум авч байгаа. Тэгээ энэ минимумыг чи олоход болохоор шууд уламжлаад хэтэдэн зүйл чинь тийм үү? F of x-ийг уламжлал авлаа. X квадратын уламжлалахаараа 2x зүйл чинь. A-ийн уламжлалахаараа a-гаа үлдээ чинь. Энэ дэр болохоор хас 3 хас 8 a-гийн хэд гэдгийг мэдэхгүй ч гэсэн тогтмол тоонд юм чи. Эний уламжлал шууд 0. Эний уламжлал шууд 0. Тэгэхээр яхаа F of x-ийн уламжлалахаар 2x нэмэх нь a юм байна. Энийгээ тэгтээ тэнцвүүлээ бодох юм бол нөгөө энэ дээрээ хамгийн бага утга авах юм бэ, хамгийн их утга авах юм бэ гэдэг харин магадгүй шүү дээ. Энэ дэр болохоор x 2x тэнцүү а нөгөө шиг арлаа хасах боллоо. X тэнцүү хасах а гох нь 2 дээр хамгийн бага утга авд юм байна. Энэ чинь гэхдээ манай m маань биш шүү дээ. M маань болохоор хамгийн бага утга авдаг x-ийг нь асуусан биш. Хамгийн бага утгыг f-ийн те функц маань хамгийн бага утгыг асууад байгаа. Тэгэхээр энэ дээр задлж бичхэндээ f of x тэнцүү болохоор x квадрат нэмэх нь ax хасна 3 хасна 8 болсон байна. Энэ дээр болохоор хамгийн бага утга хязгаа авд юм бэ гэхээр m тэнцүү f x нь болохоор хасах a гох нь 2 үед хамгийн бага утга авд юм байна. Хасах гох нь 2-ыг энэ дээр тавиад үзэхээр x-ийн маань хасах гох нь 2 тийм үү? Тэгэхээр энийг квадрат нэмэг нь a гэснэ. Тэгэхээр хасах a гох нь 2. Ардаас нь болохоор хасах 3 хасах 8 байж байгаа. Энд дээр задаад үзэхээр хасахсан болохоор нэмэх болчихно a гох нь 2 гэдэг хоёулын квадрат шүү дээ шүү дээ. Дээрээ a-гийн квадрат доороо болохоор 2 2-ийн гэдэг 4-тэй болчихно. Нэмэг нь биш хасдаг юм байна те. Энд болохоор нэмэх хасах гэж үчиж байгаа ч хасдаг нь a квадратын гох нь 2. Тэгээд хасдаг 3 хасдаг 8. За энэ дээр болохоор a квадратын гох нь 4 a квадратын гох нь 2 хооронд тасч байгаа шүү дээ. Ерөөсө 4-ийн 1-ээс 2-ийн 1-ийг хасж байгаа юм шиг байхгүй юу? Тэгэхээр ижил хуваартай өгөөд энэ дээр 2-оор өчрөө 4-ийн 1-ээс хасдаг нь 4-ийн 2 болчихно. Шууд ижил хуваартай болгоод 4-ийн 1-ээс нь 2 гэдэг чинь хас нэгтэй болчих тийм үү? Тэгэхээр m маань болохоор a-гаар илэрхийлээд үзэхээр ийм юм байна. Хасах 4-ийн 1 a квадрат хасдаг нь 3a хасдаг нь 8 гэсэн ийм шийдтэй байгаа юм байна. Гэсэн чинь энэ дэр болохоор нэг ийм бүтэн квадрат ялгаа бичиж тэ a-тай юмнуудыг энэ бүгдийг нь хамтан авч байгаа нэг ийм юмны квадрат болоход хойно нь болохоор зүгээр ийм сул тоо тавьсан байна. Ямар нэгэн a энд байхгүй. Тэгэхээр бүтэн квадрат ялгах нэ. Одоо байгаа ч юм болохоор ийм байна. Ийм тэнцүү хасах нэмтэй 4-ийн 1 a квадрат хасдаг нь 3a хасдаг нь 8. За эндээс эхний хэсгийг ялгах гэдэг нь хас 4-ийн 1-ийг ялгачаа. Тэгэхээр a квадрат болчихно. Одоо болохоор энд хасах байгаа хасан гарцсан гэж бодоход би энэ бол 12 а гэж тавих гэдэг гэсэн үг. Тэгжиж хас 4-ийн 1-ээр буцаад үчээр энэ хасны 4-ийн 1 a квадрат энэ дээр болохоор үчээрээ хасах нь гарч ирээд 4 12 маань хурагдаад хасах 3a гэдэг нөгөө өмнөх юм гарч ирж шүү дээ тийм үү. За би энэ дээр болохоор бүтэн томьёо болох гэдэг юм чинь нэмэх нь гэж одоо бичье. За a квадрат нэмэх нь гэснээр 2-ыг үчтэн a b нэмэх нь b квадрат гэж томьёо бичдэг шүү дээ. Тэр би энэ дээр болохоор a квадрат нэмэх нь 2-ыг үчтэн a үчтэн 6 байж 2 6 12 гарч ирнэ тийм үү. Тэр энэ b маань болохоор 6 байж таарна гэсэн үг. Нэмтгийг би дахиад 6-гийн квадрат буюу 6 6 36-г нэмж өгнө гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр одоо буцаага задлаад үзэх чинь те юу гарч ирэх юм бэ байхгүй юу? Хасах 4-ийн 1 a квадрат нь гараад ирнэ. Хасах 3a гараад ирнэ. Дахиад 36-г 4-т хуваахаар чинь 9 гараад ирэх үү? Хасах 9-тэй юм бичсэн байгаа гэсэн үг шүү. Тэгсэн чинь бид нар болохоор анх нэмэх хасах 8-тай юм бичсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр буцаагаад 1-ийг нэмж өгч энэ хоёр маань буцаад нийлэхээрээ хасах 8 гэдэг нөгөө анхны юм гарч ирнэ гэсэн үг. Би одоо эндээс тэнцвүүлэх нь хасах 4-ийн 1 a квадрат хасдаг нь 3a хасдаг нь 8 байсныг хасах 9 нэмэх 1 гэж үчээд тэнцүү тэгэхээр хасах 4-ийн 1-ийг хаалтнаас гаргахаар a квадрат нэмэх нь 12 a нэмэх нь 36 нэмэх нь 1-тэй болчихно тий. Тэгээд дахиад томьёогоор нь хуваачаар хасах 4-ийн 1 гэснээр энэ дээр болохоор a дээр нэмэх нь 6-гийн квадрат гэх юм тийм үү. Энэ чинь болохоор a дээр нэмэх нь b-гийн квадрат ингэ залбиртай шүү дээ. Тэгээд энэ дээрээ нэмэх 1-тэй. Хас 4-ийн 1 a дээр нэмэх нь энэ 6-гийн доош b биш.
6-гийн квадрат нэмэх нь 1-тэй байх юм байна. Манай асуулт нэр яагаад харахад энэ дэр хасах 4-ний 1 байх юм бол 4 байгаа, энэ дэр 6 байгаа, энэ дэр нэмэх нь 1-тэй гэж. За m-ийн маань болохоор хариу бол ингэж гарч ирэх юм байна. Тиймээс m нь a ийм үед хамгийн их утга, a нь ийм үед хамгийн бага утга авна гэнэ. Одоо бидний бичсэн байгаа юм чинь болохоор хэмэлцэн байгаа шүү дээ. m тэнцүү хасах 4-ний 1 гэснээр a дээр нэмэх нь 6-гийн квадрат нэмэх нь 1 гэд янзлаа бичих юм бол юм болсон. Янзлахгүй бичих юм болохоор хасах 4-ний 1-ийн a-гийн квадрат хасна 3a хасна 8 гэсэн юм байна. Энд ч өөрөө буцаад дахиад квадрат шүү дээ. m нөгөө f нь x-ээс хамаарч байсантай адилхан m нь болохоор a-гаас хамаарсан квадрат гэж төлөвлөнө. Тэгвэл энэ a квадратын уртлын энэ гишүүнийг харна. Тэгэхээр сөрөг тоох юм бол доош гарсан баримлах байхгүй юу? Нэрийн доош гарсан баримлах юм. Эндээс бид нар тэгээ бас юу гэж хэлж болох гэдэг. Боломжлыг аваад бодож үзсэн ч болно, эсвэл зүгээр шууд эндээсээ харж байгаа юм. a тэнцүү хасах 6 үедээ энэ чинь нойрлж штэ тгийн квадрат гэдэг энэ хасж байгаа юм чинь ерөөс тийг болчих واخгүй. Тэгэхээр нэмэх 1 гээд хамгийн их утга авах юм байна. Энд дээр нэмэх 1 гээд хамгийн их утга зэвгээр a тэнцүү хасах 6 үед авах юм байна. Бид нар тэгсэн чинь болохоор нөгөө юу хийсэн баа штэ 13-аас их буюу тэнцүү f бот хасах 1 энэ нь баг буюу тэнцүү 25 гээд өгсөн байсан өгдлөөс нь болохоор хасах 8-аас их буюу тэнцүү a баг буюу тэнцүү хас 5 гаргацсан байгаа. А болохоор энэс нь хооронд байх хэрэгтэй таахгүй. Тэгэхээр хас 6 гэдэг чинь өөрөө энэ цусаар орох юм уу гэхээр орох юм байна. Хас 6 дээр төлөвлөхөөр ингээ хамгийн их утга их дээр явах юм байна. Тэгээд өөр яах юм бэ гэхээр а ч болохоор өөрөө хас 8-аас хас 5-ын хооронд байх хэрэгтэй шүү дээ. Тэр хас 8 гэдэг нэг энэ хавьтаа авах уу тий. Хас 8 дээр энэ дээр болохоор 5 гэхээр жоох энэ хавьтаа авах тийм хас 5 дээр. Энэ хоёрын аль нь баггүй гэж харах юм бол уул нь илэрхийл харагдаж байна. Тэгэхээр бичээд үзчихье тий. А тэнцүү хас 5-ыг дээд үзэх юм болохоор манай хасах 4-ний 1 a дээр нэмэх нь 6 байсан чинь хасах 5 дээр нэмэх нь 6 болчихно тийм үү. Энийг квадрат нэмэх нь 1 гэхээр m маань болохоор дөрөв яхаа. Хас 5-аас нэмэх нь 6 1 боллоо 4-ний 1 квадрат 1 4-ний 1 хаслаа. Нэгс 4-ний 1 хасгаж байгаа зүгээр 4-ний 3 үлдчихтэй. Тэгвэл нь болохоор a тэнцүү хасах 8 үед нь гэдэг юм бол m тэнцүү хасах 4-ний 1 энэ төр болохоор хасах 8 нэмэх нь 6 гэд квадрат шүлээ 1 юм. Энэ дотор ч юм болохоор хас 8 нэмэх 6 2 болохоор 2-ын квадрат 4 энэ дөрөвтэйг урагдлаа 1-ээс хаслаа 1 гэдэг чинь буцаад тийг болно. Тэгэхээр энэ дээр хамгийн бага утга тийг энэ дээр бол тийг гарч ийн энэ дээр хамгийн дээрийн 1 гарч байгаа. Энэ дээр болохоор 4-ний 3 гэдэг чинь тийг зэг 75 шүү дээ. Гарах юм байна. Гэт бодохоор манай асуулт очиж байна. За m ингэж хэлбэртэй бичигдэн a ийм үед хамгийн их утга болохоор 1 дээр авч байгаа. a хасах 6 байхаараа энэ хасж байгаа юмны маань энэ дээр хасж байгаа юмны маань квадратын тийг болчоод шууд 1 гарч байгаа тийм үү. Дараа нь a хасах сая 8 үед болохоор тик гээд хамгийн бага утга авах юм байна. Тэгэхээр болчихж байна. За өнөөдөр болохоор нэг шинэ үгний юмж гарч ирсэнгүй дээ. Функц гэдгийг болохоор тэ консу функц гэж хэлдэг юм байна. Бодлого нь бол гайгүй бодлого байлаа. Баярлалаа. Дараагийн уулзцаая.